Сайн байцгаана уу? Өрхөн үзэгчдийн үдшийн ямгаалан ятгая. Өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 28-ны Ням гараг. Вашингтон дэшийн хотноо үдшийн 9 цаг өнгөрч байна. За өнөөдрийн мэдээний агуулга бол өнөөдрүүдээс хойш болж өнгөрсөн Америк нэгдсэн улс Украины дээд хэмжээний уулзалтын мөрөөр хэвлэлүүдээр гарч байгаа зарим нэгэн мэдээллүүдийг шинжилэн хөргөе гэж бодож байна. За манай суугаас уулзалтын дараагаар хоёр ерөнхийлөгчийн хийсэн хэвлэлийн багруулыг бол шууд дамжуулсан байгаа. За ингээд хэрвээ та бүхэн үзсэн бол тухайн шууд лайв видеоны төгсгөл хэсэгт би бас өөрийн товч тайлбарыг бас хийсэн байгаа гэдгийг бас энд дурдхан зүйтэй. За харин энэхүү видеогоор бол тухайн уулзалтын дараагаар хэвлэлүүдээр гарч байгаа. За уулзалтаас дүгнж олох тодорхой бас үр дүнг тоомлон ярья гэсэн. За ийм бодолтой байна. Өнөөдрийн уулзалт бол үндсэндээ Америк болон Украины төлөөлөгчдийн хооронд сүүлийн сар орчимд хийсэн яриа хэлэлцээрийн үр дүнд. За улмаар Америк нэгдсэн улс Оросын хооронд бас өрнжээсэн нууц яриа хэлэлцээр тохиролцооны үндсэн дээр болж ирнэ. За Америк нэгдсэн улс Трампын хувьд бол мэдээж Европын холбоо болон Украины талтай яриа хэлэлцээр хийгээс гадна мөн Путинтэй бас шууд харилцаж өөрийн байр суурийг бас тодорхой хэмжээгээр нэгтгэж байгаа гэдэг нь бол тодорхой байна. За үүнийг бол сүүлийн 2 удаа Зеленскийтэй уулзахаас өмнөх нэг цагийн өмнө Путинтэй утсаар ярьж бас тодорхой байр сууриа нэгтгэж Зеленскийтэй уулздаг. За энэ байдлаар өнөөдөр бас давтагдлаа. Өнөөдөр Зеленскийтэй уулзахаас өмнө Путинтэй Трамп бол 2 цаг гаруй утсаар ярьсан гэдэг нь тодорхой байна. За ингээд ямар ч тач Америк нэгдсэн улс Орос Украины хооронд ийхүү шууд зуучлах байдлаар энэхүү яриа хэлэлцээрт оролцож байна. За уулзалтын өмнө бол манай суугаас бас мэдээлж ирсэн Америкийн гаргасан санал дээр үндэслэж Украины тал Европын холбооны дэмжлэгтэйгээр 20 зүйл заалт бүхий гэрээний төслийг Америк нэгдсэн улсад гаргаж тавиад байсан. За тэгвэл Зеленскийн хувьд энэхүү 20 зүйл заалт бүхий гэрээтэйгээр өнөөдөр ийхүү Трамптай 2 цаг гаруй хаалттай уулзалт хэлэлцээрийг бол хийлээ. За хэлэлцээрийн дараагаар хоёр ерөнхийлөгчийн хийсэн хэвлэлийн мэдээллээс үзэхэд үндсэндээ хоёр талаас тавьж байгаа энэхүү 20 зүйл заалт бүхий гэрээний төслийн бараг 90 гаруй хувь нь хоёр тал бүрэн тохирсон гэдэг ийм мэдээллийг хийж байна. За Трамп бол ямар нэгэн хувь хэлхээс татгалзаж байгаа боловч ерөнхийдөө 95% орчим хувь нь бол үндсэндээ шийдэгдсэн гэдэг. За харин Зеленскийн хувьд бол 90%-тай асуудлыг хоёр тал тохирсон гэсэн ийм мэдээлэл бол өгж байна. За ямар ч тач шийдэгдээгүй байгаа 5-10% бол үндсэндээ тодорхой болж байгаа. За үндсэндээ уулзалтаас өмнө бол бас манайхаас мэдээж ирсэн хоёр тал, гурван талын санаа нийлж байр суурь нэгтгэж чадахгүй байгаа гурван асуудал нь бол нэгдүгээрт газар нутгийн асуудал. За хоёрдугаарт Америк болон Европын холбоо НАТО-гоос Украинд үзүүлэх аюулгүйн баталгаа. За ингээд гуравдугаарт нь бол Запорожийн цөмийн станцын эзэмшлийн асуудал гэсэн. За ийм гурван асуудлыг бол үндсэндээ гурван талын зүгээс тойрон ярилцаж хэлцэж байсан. За тэгвэл өнөөдрийн уулзалтаас хийж болох хамгийн том үр дүн гэж хэлж болох нэг зүйл бол хоёр талын зүгээс буюу Америк Украины талууд Украинд үзүүлэх аюулгүйн баталгаан дээр 100% санал нэгдсэн гэдэг. За ийм мэдээллийг бол хийлээ. За ямар ч тач Украины тал энэхүү Орос Америкийн талаас гаргаж байгаа саналыг зөвшөөрч улмаар ингийн хэлэлцээрт орсон нөхцөлд Европын холбоо дээр нь Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр Украин улсад НАТОгийн 5 дугаар зүйлд заасантай дүүхийц
За ийм одоо аюулгүй баталгаа гаргах энэ санал бол үндсэндээ дэмжигдэж байгаа гэсэн ийм ойлголтыг төрүүлэхээр байна. За Украины тал бол маш тодорхой аюулгүй баталгааны талаар бол маш тодорхой байр суурь илэрхийлсэн байгаа. За энэ бол зөвхөн одоо Трампын үг биш, Америкийн засгийн газрын одоо зүгээс баталгаа гаргахад одоо хангалтгүй. За Америкийн одоо Конгрессийн одоо баталгаажуулсан за ингээд олон улсын хэмжээнд одоо мөрдүүлэх хүчин төгөлдөр эрх зүйн чадамжтай баталгаа байх ёстой гэсэн ийм хатуу байр суурийг бол одоо Украины тал барьж байгаа. За өнөөдрийн уулзалтын дараагаар хоёр ерөнхийлөгч бол одоо Европын орнуудын төлөөлөл одоо ерөнхийлөгч удирдлагуудтай үндсэндээ одоо цаг орчим онлайнаар уулзалт хийсэн. За энэ үеэрээ одоо аюулгүй баталгааг одоо голчлон ярьсан байх гэсэн ийм бас таамаг төрүүлэх үйс мэдээллийг хийлээ. За хоёр тал бол аюулгүй баталгаан дээр одоо санал нэгдсэн. Зеленский ярьж байгаагаас үзэхэд баг одоо 100% санал нийлсэн гэж ярьж байгаа. За харин Трампын үгнээс нэг зүйлийг анзаарч байгаа нь юу вэ гэвэл энэхүү аюулгүй баталгааг бол одоо Америк нэгдсэн улс одоо голлон үүрэхгүй. За харин одоо Европын орнууд, Европын холбоо үүнийг одоо голчлон одоо хариуцж сахиулна гэдэг. За харин Америк нэгдсэн улсын хувьд бол энэхүү аюулгүй баталгаан дээр одоо туслах үүрэгтэй оролцсноо гэсэн. За ийм байр суурийг одоо илэрхийллээ. За тиймээс өнөөдрийн уулзалтаас дээрх одоо 20 зүйл заалттай гэрээний одоо хувьд ярил гол одоо үр дүн бол энэхүү аюулгүй баталгааны нөхцөлийг одоо хоёр тал одоо хүлээн зөвшөөрсөн, тохирсон гэдэг. За ийм одоо дүгнэлтийг хийж болохоор байна. За харин өнөөдрийн байдлаар одоо хоёр талын хуулингийнх нь одоо нэг үгүй ярьсан нэг зүйл бол өнөөдрийн яриа хэлэлцээрт бол одоо газар нутгийн маргааныг бол одоо хараахан шийдвэрлэж санал нийлж чадаагүй гэдэг. За ийм мэдээллийг бол хийлээ. За үүнийг бол одоо аль аль талдаа олон нийтийн хувьд ч бас одоо баг тодорхой зүйл байсан. За Украин бол ямар ч гэрээ хэлэлцээрт одоо өөрсдийн газар нутгийг шууд одоо найр тавин өгөх ийм саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг бол одоо Украины талын одоо улаан шугам гэж зарласан байгаа. Нөгөө талд Оросын холбооны хувьд бол одоо Донбассын бүсээс Украин улс одоо зэрэг бүрэн татаж Оросд найр тавьж өгсөн нөхцөлд одоо сая ингийн хэлэлцээрд орох боломжтой гэсэн ийм одоо эсрэг тесрэг байр суурийг баримталж байгаа. Харин Америк нэгдсэн улсын хувьд бол одоо дундыг барьсан. За ингээд хоёр талын тохиролцож чадахгүй байгаа газар нутагт бол одоо цэрэггүй бүс байгуулах. За мөн одоо магадгүй чөлөө тодалдааны бүс байгуулах замаар одоо энэхүү цэрэггүй бүсийн одоо хэрэгжилтийг хангах гэсэн. За ийм одоо санал тавьж байна. За ингээд ямар ч тач ийм гурван саналын хувьд өнөөдрийн одоо хурлаар уулзалтаар ямар нэгэн одоо шийдвэртэй нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй гэдэг нь тодорхой болж байна. За ингээд үүний дараах асуудал бол мэдээж Запорожийн одоо цөмийн станцын эзэмшлийн асуудал. За Украин бол Запорожийн цөмийн станцыг бол Америк нэгдсэн улстай 50-50 гэсэн харьцаагаар хамтран эзэмших гэсэн ийм одоо санал дээр одоо зогсож байгаа. За харин Америк нэгдсэн улсын хувьд бол энэхүү одоо станцыг Оросын холбооны улс, Украин, Америк нэгдсэн улс гэсэн одоо гурван тал хамтран эзэмших. За харин Оросын холбооны улсын хувьд бол бид мэдэж байгаа. За Запорожийн бүс бол одоо Оросын холбооны газар нутаг гэж үндсэн хуулинд тооцсон. Тиймээс Запорожийн одоо цөмийн станц бол үндсэндээ Оросын одоо бүрэн хяналтанд байх ёстой гэсэн ийм саналыг тавьж байгаа. За тэгвэл өнөөдрийн уулзалтаар мөн одоо энэхүү цөмийн цахилгаан станцын асуудлыг бас нэг тийш нь шийдэх боломжгүй байсан гэдэг нь ийхүү тодорхой болж байна. За тиймээс үндсэндээ Орос Украины тал бол одоо цөмийн станцын эзэмшил. За ингээд хамгийн чухал асуудал бол одоо газар нутгийн одоо асуудлаар за ийхүү яриаг хэлэлцээр тодорхой бос байдалд орсон байна. За өнөөдрийн хэвлэлийн хурлын үед бол Трампын хувьд бол одоо газар нутгийн асуудал бол одоо хамгийн толгой өвчин болсон одоо эмзэг асуудлаа гэдгийг бол цохон дурдж байгаа. За тиймээс үүнийг одоо нэг өдрийн дотор шийдэх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ одоо 20-ын одоо хэдэн 7 хоногийн дотор талуудын хувьд нэгдсэн байр суурьнд хүрэх одоо боломжтой юм аа гэсэн ийм мэдээллийг бол хийлээ. За мөн өнөөдрийн одоо хэвлэлийн хурал дээр Зеленский хийсэн бас нэг шинэ мэдээлэл бол за шаардлагатай гэж үзвэл одоо санал нийлэхгүй байгаа эдгээр одоо асуудлуудаар
Украины одоо ард түмний дунд одоо санал асуулга явуулах боломжтой юм а гэдэг. Золмоор бүх нийтийн санал асуулга явуулах энэхүү нөхцөлийг бол одоо дээрх 20 зүйл заалт бүхий. За энгийн хэлэлцээрийн одоо гэрээний төсөлд оруулах боломжтой гэсэн ийм мэдээллийг бол хийлээ. За мөн өнөөдрийн уулзалтаас гарсан тодорхой үр дүнг дурдвал за хоёр тал одоо дахин уулзахаар за ойрын хугацаанд ерөнхийлөгч Зеленский Трамп нар одоо дахин утсаар ярилцаж бас тодорхой яриа хэлэлцээр хийхээр за ингээд ойрын хугацаанд Европын орны тэргүүнүүд Вашингтон дэс отноо мөн одоо Трамптай дэд хэмжээний уулзалт хийхээр тохирж байгаа бололтой байна. За мөн өнөөдөр ерөнхийлөгч Трампын ярьснаар бол одоо Витков болон одоо Джеред Кушнер нарын одоо зэрэгцээгээр Батлан хамгаалахын сайд Петерсетийг одоо энэхүү хэлэлцээний багт нэмж байгаа тухай мөн мэдэгдсэн. За энэ бол мэдээж одоо аюулгүй баталгаа гаргах одоо асуудал нааштайгаар яригдж байгаатай холбоотой гэсэн ийм таамаг хийж болохоор байна. За ингээд ямар ч тач Трампыг одоо цагаан ордонд ирснээс хойш 11 сар гарын хугацаанд Америкийн одоо зуучлалтайгаар өрнүүлж байгаа энгийн яриа хэлэлцээр за 90 орчим одоо хувийн амжилттайгаар ийхүү одоо шинэ онтой зулгаж байна гэсэн. За ийм ерөнхий товчд өгнөлтийг бол хийж болохоор байна. За ингээд ямар ч тач одоо сөргөлдөгч талууд болон зуучлагч талуудын хувьд ойрын хугацаанд одоо уулзалт яриа хэлэлцээр одоо үргэлжлүүлэн явуулах. За ингээд магадгүй 2026 оны 1 сар гэхэд энэхүү одоо 4 жил орчим үргэлжилсэн дайны одоо хов заяа шийдэгдэж магадгүй мэдээ байгаамаа. За ийхүү өнөөдөр ерөнхийлөгч Трамп Зеленский нарын одоо дээд хэмжээний уулзалтын мөрөөр болж өрнөж байгаа зарим нэгэн мэдээллийг төвшлэн хүргэлээ. За та бүхэн манай сувагт subscribe дарж үзэж байгаа маш их талархаж байна. За мөн одоо манай сувгийг үзэж байгаа хүмүүсийн бараг 60 орчим хувь нь одоо subscribe хийхгүйгээр үзэж байгаа гэсэн ийм бас статистик дүн бол гарч байгаа. За тиймээс хэрвээ та манай сувгийг одоо subscribe хийж хараахан хэмжээгүй үзэж байгаа бол яг одоо subscribe дарж манай сувгийг бидний ажлыг бас урамшуулан дэмжээрэй гэж уриалан та бүхнээс хүсгэр байна. За ингээд орооны мэдээнд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр уулзъя.